Хааны шинэ хувцас. Эртээ урдын цагт нэгэн хаан байжээ. Тэр хаан шинэ сайхан хувцсанд их дуртай тул мөнгөө хувцсанд өгч сүйтгэдэг бөгөөд шинэ сайхан хувцсны төлөө бол улс орныхоо санхүүгч, хүн ардыгч үл бодно. Тэр хаан бас театрт ч очдоггүй, ан авч сонирхдоггүй байжээ. Хаант улсынхаа хүн ардыг, ноёд түшимдийг шинэ хувцаан үзүүлэхэд л хэрэгтэй эд төдий бодно. Тэр хаан өдөр бүр цаг тутамд сольж өмсдөг олон хувцастай аж. Бусад хаад бангуудыг хаана байгааг асуух юм бол их чуулганы танхимд бий гэдэг үгийг ихээхэн сонсдог бол харин энэ хааныг хаана байгааг асуух юм бол хувцсны өрөөнд саатан морилж байгаа гэсэн үгийг л их сонсох бизээ. Хааны нийслэлд олон түмэн цөм жаргалтай суух бөгөөд хаант улсад нь гадны хүмүүс ч олноор ирнэ. Нэг өдөр хувцсанд дуртай хааны эзэнт улсад гадны хоёр луйрчин ирээд ийм цуу үгийг тараажээ. Бид бол тансаг эд торго нэгтэг улс. Бидний нэгсэн торгонд хорвоо тосгүй нэг эд шид бий. Тэр нь юу вэ гэвэл энэхүү торгоор хийсэн хувцсыг ухаан муутай тэнэг мулгуу албан тушаалдаа тэнцэхгүй хүмүүс хардгүй юм. Энэ цуу яриаг сонссон хаан. Ямар сонин эрдэмтэй эд гээч вэ тэр нь. Ийм эдээр хувцас хийлэгвэл тэнэг хүнийг амархан ялгаж албан тушаалдаа тэнцэхгүй төшмөлүүдийг мэдэж болох нэ. Тэр шидтэй эдээр нэг хувцас нэхүүлж авъя байц гэж шийджээ. Ингээд нөгөө хоёр луйрчныг дуудуулж хаант улсынхаа сангаас өч төчнөө мөнгө төлсөнд тэрхүү хоёр бачит луйрчин торго нэхэх суурийг өмнөө байрлуулан тавьж их л хичээнгүйлэн нэхэж байгаа дүр эсгэн хөдөлж тонголцох болов. Бас байн тэргүүн зэргийн торго мэнд савхад хэрэгтэй болов хэмээн хаант улсын сангаас нэмж мөнгө аван тулмандаа хийх бөгөөд энэ байдлаараа тэд харанхуй шөнө болтол ажиллав. Хаан боджээ. Энэ хоёрын нэхэж байгаа ажил аль хэр явж байгаа бол харагдахгүй юм, асуудаг юм билүү? Гэвч тэнэг мулхуу хүнд тэр сайхан эд нь харагддгүй юм гэснийг дуулсан болохоор дотроо бас баахан имэж байв. Тэгээд юутай ч гэсэн ажлын явцыг шалгах хүслэн дийлж тэрээр хоёр луйрчин руу байцаан шалгах түшмэл илгээхээр болжээ. Хаант улсын иргэд бүгд тэрхүү гайхамшигт хувцсны тухай сонсож дуулсан тул хүн бүр хэн нь тэнэг болохыг үзэх гэж их л яарцгаана. Хаан боджээ. Шадар сайд өвгнөөл тэр хоёр ойдлчин руу явуулъя. Тэр бол албан тушаал даа тэнцэхээр цэцэн шударгуу хүн тул энэ ажилд яг цохино гэж үзв. Ингээд шадар сайд өвгөн нь тэрхүү хоёр луйрчны хувцаа нэхэж буй байдлыг шалгахаар очоод нүдэнд харагдах юм байхгүй байгааг харав. Хоёр луйрчинч өвгөн сайдыг ойртож ирээд үзэж шалга гэв. Хоёр луйрчин хоосон газар руу зааж хувцас нэхэж буй торгоны өнгөхөө чанар сайн байгаа биз хэмээн асуусанд хөөхий өвгөн сайдад хэлэх үг олдсонгүй. Хичнээн нүдээ бүлтээлгэн харавч нүдэнд нь торох зүйл үзэгдсэнгүй. Дэмийл дотроо ингэж бодов. Би тэнэг буюу түүнээс биш харагдах л ёстой баймаар. Үүнийг бусдад мэдэгдэж хэрхэвч болохгүй. Тэгвэл би албан тушаалаа алдна. Тиймээс энэ эдийг үдсэнгүй харсангүй л гэж хэлж хэрхэвч болохгүй. Харин энэ үед хоёр бачтын нэг нь та яагаад дуугүй байна вэ хэмээн асуусанд өвгөн сайд нүдэндээ шилээ зүгээд ингэж өгүүлв. Энэ их сайхан торго байна. Өнгөхийнч тун сайхан цохиж. Та хоёрын нэгсэн эд миний санаанд их нийцэж байна. Энэ тухай би хаанд өөрийн биеэр уламжлан айлдах болноо гэжээ. Хоёр нэхэгч өвгөн сайдад талархаад хорвоо тосгүй хувцсныхаа өнгөний зохицлын талаар дахин тайлбарлав. Өвгөн сайд буцаж очиод хаандаа энэ тухай айлтгав. Өвгөн сайдыг буцсны дараа хоёр луйрчин хөлс мөнгийг улам ихээр шаардан нэхэх нь нэмэгдэж авсан бүгдээ тулмандаа хийж байв. Хаан бас дахин өөр нэг түшмэлийг явуулж хоёр ойдлчны ажлыг шалгуулсан тэр түшмэлийн нүд ч гэсэн өмнөх сайдын адил хувцас нэхэж буй гэх суураас өөр юу ч олж харсангүй.
Хоёр л уурчин ч өөрсдөө нэхэж буй хувцсны өнгөхөө материалын сайныг магтаж сайхан эд байгаа биз хэмээн асуусанд тэрхүү дүшмэл. Би ямар тэнэг амьтан биш дээ. Юу ч олж харахгүй байна гэх юм бол энэ сайхан албан тушаалаа алдаж таарна гэж боджээ. Ингэж бодоод тэрээр хоёр л уурчны үгийг дагав. Тэгээд хаанд буцаж очиод үнэхээр тансаг сайхан эд байна гэж айлтгажээ. Хотын ард олон бүгд энэхүү тансаг сайхан эдээр хийсэн хааны шинэ хувцсны тухай ярилцсан. Эцэст нь хаан өөрийн биеэр тэрхүү эдийг үзэхээр болж өмнө очиж ажил шалгасан хоёр төшмөлийн хамт бачит хоёр л уурчин дээр хурч очлоо. Тэр хоёр ч хааныг үзээд хийж буй ажлаа улам илүү хийж хамаг ур чадлаан гаргаж байгаа мэт дүрийг үзүүлв. Хоёр шадар төшмөлж урагш гарч хоосон суурийн зүг заан тэрхүү гайхамшигт эдийн өнгө гэгээ зохицлыг анхааран үзнэ үү хэмээн хаанаа урив. Тэгээд хаанаасаа ингэж асуув. Үнэхээр гайхамшигтай байгаа биз? Үүнд хаан гайхаж. Энэ ямар жигтэй хэрэг вэ? Миний нүдэнд юу ч харагдахгүй юм. Энэ юуны ёр вэ? Би тэнэг мулгуу юм болов уу? Эсвэл хаан суудалтаа тэнцэхгүй байна уу? Энэ ямар хэцүү хэрэг вэ? Хэмээн бодов. Тэгээд өндөр дуугаар ингэж өгүүлв. Аяа, үнэхээр сайхан эд байна. Миний санаанд яв цав нийцэж байна. Хэмээн толгой дагахад олон дагагсад нь ч юу ч харагдахгүй байхад яаж байгаа юм бол хэмээн гайхацгаав. Дэмийл хааны үгийг даган би л хоцорчих вэ гэсэн шиг. Үнэхээр сайхан эд юм, гайхалтай сайхан гэж шагшран магтцгааж баярлалдан хөөрөлцгөв. Дараагийн удаагийн их ёслолоор залрахтан энэхүү шинэ хувцаан өмсөх болно хэмээн хаан айлдаад энэхүү гайхамшигт хувцсыг хийж өгсөн хоёрыг одон тэмдгээр шагнаж хааны шадар нэхмэлч цолыг олгов. Их ёслолын урд өдөр хоёр л уурчин нэгсэн эдээ гарган авч буй дүрийг үзүүлсний дараа том хайч барин хоосон загвар хайчилж утасгүй зүгээр их л нямбайлан ойж шидэж байгаа дүр гаргав. Эцэст нь нэг юм хааны шинэ хувцс бэлэн болсныг зарлав. Сайд түшмэл бараа бологчдоон цүмийг дагуулсаар хаантан өөрийн биеэр залран ирэв. Хоёр л уурчин ч тустай гараар баримгүй шинэ хувцсыг барьж буй дүр үзүүлэн гараа өргөн ийн өгүүлв. Харагтун, энэ бол өмд, энэ бол цамц болой. Харин энэ бол нөмрөг, энэ бол бусад дотоод хувцс. Бүгд аалзны шүлс мэт хөнгөн тул өмссөн хүнд огт мэдрэгдэхгүй. Хааныг дагалдан яваа олон түшмэл дэмийл шинэ хувцсыг шагшран магтаж хоосон газар руу цоо ширтэн зогсцгооно. Хоёр л уурчин ч хаанд хандаж. Хаантан минь, та одоо хуучин хувцаа халах ажаам уу? Бид танд шинэ хувцсыг чинь өмсгий. Гэсэнд хаанч хуучин хувцаа тайлав. Хоёр бочтон хаанд шинэ хувцсыг нь өмсгөж байгаа дүрсгэн хэсэг сүржигнв. Ингээд шинэ хувцаа өмсөж дуусаад хаан толны өмнө очиж нааш цааш эргэлдэн шинэ хувцаан шинжив. Олон бүгдээр хааны шинэ хувцсыг магтан шагширч гайхан биширснээ дор дороо өгүүлв. Аяа, энэ хувцсны өнгө гэрэл юутай сайхан бай. Манай хаанд мөн сайхан цохиж байна шүү. Үнэхээр эрхэмсэг тансаг хувцс мөн дөө гэлцэв. Энэ үед хааныг хаан тулсынхаа ард олонд гарч яслах цаг болсныг дуулгав. Хаанч, за би бэлэн боллоо гэд шинэ хувцаа дахин нэг засаж толны өмнө очин ганц хоёр эргэлдэв. Дараа нь ард олон руугаа гарахаар хааныг алхахад шинэ хувцсных нь нүмергийг барих хүмүүс ч даган ухсгийв. Учир нь тэрхүү гайхамшигт шинэ хувцсыг нь олж харахгүй тэнэг амтан болж харагдахаас тэд айж байсан тул дэмийл гараа өргөн нүмерэг барьж байгаа мэт дүрийг эсгэж яв. Хааныг төрийн их яслалдоо эхэмсэг байдлаар залран явхад хурсан олон бүгдээр хааны шинэ хувцсыг магшин магтана. Тэнгэр минь, манай хааны хувцс үнэхээр өгүүлшгүй сайхан болжээ. Хааны бид их зохистой сайхан таарч. Манай хаанд зохихгүй хувцс гэж ямар байх биш дээ гэлцэн. Тэнэг мангуу амтан болж харагдах албан тушаалдоо тэнцэхгүй амтан гэж хэлэгдэхээс бүгд эмээх тул хааны шинэ хувцсыг харахгүй байгаа хэдий ч бие биенээсээ өрсөн магтаалын үгийг харамгүй уурсгана.
Хааны олон хувцснуудаас өвөн шиг олныг гайхшуулан бишрүүлж үгийг нь барсан хувцас өмнө нь нэгч байгаагүй билээ. Ингэж байтал харин нэг бяцхан жаал "Манай хаан шалдан байна" гэж хашгирсанд цугласан олон тэр жаалын үгийг сонсоод "Эзэн хаан нүцгэн явж байна гин. Энэ жаал хааныг шалдан явж байна гэж хэллээ" хэмээн өөр зуураар шивнэлдэн шуугилдав. Хаан энэ үгийг үнэн үг хэмээн ойлгож ихэд ичсэн боловч арга буюу нэгэнд гарснаас хойш хувцастай хүн шиг л явж байгаа дуусахаас өөр мэхгүй үлджээ. Ингэж бодоод харин ч улам ихэмсэг байдал гарган алхахад хааны нүмергийн хормойг баригч нарч царайгаа төв болгон гараа намптай наргагүй хий өргөж дээгүүр харан алхваа.